Сайн үзэгчдээ үндэсний тэргүүлэгч залууцком сайтыг хөндөг сэдв нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн сэдв автоудалдааны зохицолбор. Улаанбаатар хотод зөвшөөрлгүй автомашин худалдан борлуулж байгаа зах болон цэгүүдийг нүүлгэх шийдвэрийг хотын удирдлагууд гаргасан боловч өнгөрсөн 3 жилийн хугацаанд цаасан дээр буусан шийдвэр бодит амьдрал дээр хэрэгжиж чадаагүй. Үүнээс шалтгаалж төрийн шийдвэрийг дэмжиж автоудалдааны зохицолборт хөрөнгө оруулсан хувийн хвшлийнхэн болон иргэд хохирч байна. Өнөөдөр бол би ашиг олж байгаа гэж хэлж чадахгүй. Зүгээр л амиа л байж. Томоохон хөрөнгө оруулагчаас нь дурдсан байх. Жишээ нь бол автогуулгын газар барьсан байна. 300 гаруй сая төгрөгөөр барьсан. Бүх үйлчилгээ стандартын дагуу бүгдийг барьцсан байна. Ашиглалтанд оруулаад жил гар 2 жил болж байна. Нэг ч машин угаагүй. Зээл авчихсан. Газрын төлбөрт 100 орчим сая төгрөгөөр түрээсийн төлбөрт автоудалдааны зохицол төлчихсөн. За ингээд энэ хүмүүс маань одоо машин угаагаагүй. Ажил байхгүй. Тэнд машин төвлөрөөгүй нөгөө захуудаа хаагаад тэнд очиод бүхлийн бужигнах юм байна, төвлөрөх юм байна гэдэг ойлголтоор энэ хүн хөрөнгө оруулсан. Ингээд зохион байгуулалтыг бол сайн хийсэн. Даанч үйл ажиллагаа жигдрүүлэх талын юм дээр арай л дэнд удаан байна. Манай улсын улс төрчдийн тухайд альва хөрөнгө оруулалтыг хүүхдийн цэцэрлэгтээ зүүрлэж ярьдаг. Тэгвэл автоудалдааны зохицолборт оруулсан хөрөнгө оруулалтын тухай гэх юм бол 24 цэцэрлэг буюу 2400 хүүхдийг цэцэрлэгтээ болох хэмжээний хөрөнгө оруулалт өнгөрсөн хугацаанд хийгдсэн байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар татвар төлөгчдийн мөнгөөр болон хувийн хвшлийн хөрөнгө оруулсан энэхүү бүтээн байгуулалт ажил иймэрхүү ашиглагдахгүй юм хоосон талбай байдалтай байгаа. Хэрвээ нийслэлийн удирдлагууд гаргасан шийдвэрээ бодит амьдрал дээр хэрэгжүүлж чадах юм бол хотын иргэд төвлөрсөн цэгээс автомашин худалдаа авахаас гадна олон давуу талууд үүсэх юм аа. Олон газруудыг нүүлгээж та нар явуулаач, та нар ингэж тэгэж гэл ингээд идэв. Одоо тэр энэ тэнд байгаа ил задгаа автомашинуудыг явуулаач, та нар ингээд згслээч. Манай байгууллага маань өөрөө ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниг нүүлгэх эрх бүхий субъект юм биш байхгүй. Одоо бодоод үзэхэд гадаа ил задгаа машин зарж байгаа газар ч юм уу та манайхын яв одоо энэчээс холд гэж манайх бол хэлэх хэрэгтэй газар нь биш. Тэгэхээр та бүхэн бол энийг мэрэгжлийн газараас нь очлаа авч асуух. За 15 онд бол 101 газар жижиг том мөгөд нийлээ 101 байсан. Одоо бол шалгалтын үр дүнд бол бид 64 болгож бууруулсан байгаа. За нэгсэндээ зөвшөөрлгүй газар дээр нийтийн эзэм санал байд борлуулжсэн хүмүүсийг бол зогсоосон. Харин өөрийнхөө эзэмшил газар дээр тэгтээ зориултаа бусаар ашиглаад ингээд явж байгаа газрууд үлдчихэд байгаа. Одоо энэ дээр бол нийслэлийн засаг даргаас цуслах шийдвэр гарч иж энэ хүмүүсийг одоо нүүлгэх асуудал яригдах болж байна. Хүсний дэлгүүр барина гэсэн газар дээр бизнес эрхэлж байна. Үйлдвэрлэл явуулна гэсэн газар дээр машин зараад байна. Тэ? Ерөөсөл машин зарах ямар ч зөвшөөрлгүй газар л машин зараад байгаа асуудал байгаад байгаа байхгүй. Тэгээ энийг тухайн үеийн бид нар бол энийг заавал нүүлэг гэдэг байгаа биш. Тухайн үед биднэрт ийм хуулийн асуудлаар энэ чинь хөндөгдөд хаагдах юм шүү гэдгийг ойлгосон учраас бид нар ер нь ирээдүйд хаагдах юм байна. Тэгэхээр бид нар бол төрүүлээд хөрөнгө оруулалт нь хожих юм байна гэдэг учраас байрлалын ч гэдэм үү ашигтай байрлалын одоо нөгөө бизнес ашигтай байрлал төрүүлж хөрөнгө оруулсан тата нөхцөлийн гэрээ энэ одоо тэр тата нөхцөлийн гэрүүнүүд бүгд тус хугацаанд бүгд тус. За газрын тухай хуульд бол мэдээж 50 юу л да одоо энэ албатан буулгах гэдэг юм энэ зохицуултыг бас заасан зохицуулт бий л дээ. Одоо тэр нь бол 57 дугаар зүйл гэж байгаа. Түүний дагуу бол мэдээж ихний хэдлэр мэдээлэл хөргүүлэх хэрэгтэй. Мэдээлэл хөргүүлж иж засаг даргын захирамж гаргаж иж одоо мэдээлэл заасан хугацаанд тухайн арга хэмжээг аваагүй тохиолдолд тийм ээ. Засаг даргын захирамж гаргаж иж захирамжийн дагуу албатан буулгалт гэдэг ажиллагааг бол манайхаас зохион байгуулах хэрэгтэй. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр 2014 онд автоудалдааны зохицолбор барихаар болсон. Өнгөрсөн хугацаанд 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6375 автомашины зогсоолыг барьсан боловч өнөөдрийн байдлаар энэхүү зогсоолд 500 орчим машин борлуулагдж байна. Өөрөөр хэлэх юм бол нийт талбайнхаа ердөө 7%-ийг ашиглаж байгаа юм.
Энэ хууль бус орчны чинь бол бид нар одоо өөрчлөнө. Хуулийн дагуу тэгээд зөв зэгцтэй тий эрүүл аюулгүй орчин дээр нэг зэг үйлчлэгээтэй ийм газар та нарыг ирээдүйд явуулнаа. Тийм болохоор та бүхэн бол ийшээ хэн төрүүлж хөрөнгө оруулсан, хэн төрүүлж хөдөлсөн нь бол бизнест хождог зарчмын дагуу ингээд та нар бол ирээдүйд хожин шүү гэсэн ийм сурталчилгаагаа тухайн хотын удирдлагууд одоо төр маань өөрсдөө сурталчилгаагаа маш ихтэйгээр хийсэн л дээ. Тэгээ маш ихтэй хийсэн учраас энэ хүмүүс бол хөрөнгө оруулсан, бид бол хөрөнгө оруулж байгаа. Тэгээ одоо бол эцсийнхаа цэгийг тавихыг л хүлээгээд байна. Тэр цэг маань бол одоо мэдээж энэ хууль бус гэдэг байгаа ил задгай газар тий маш автомашин сэлбэгэрс худалдан борлуулахыг хориглоно гэд гарчихсан засаг даргын захирамж А980 гээд захирамж байгаа Батул дарга гаргаж ирсэн. Тэр захирамж одоо хүртэл хүчинтэй хөлтөр байгаа. Тэр захирамжийг одоо бол дагаж мөрдөхгүй байна л гэсэн юм төрийн залхамж бодлого байх хэрэгтэй. Аль нэг нам эсвэл бол энд бол сонирн биш, хамааралтай биш. Одоо би энд ирээд 2 жил болчихлоо. Одоо энэ хотын удирдлагуудын юуг одоо шийдвэрийг болоод н хараал энэ одоо өнөөдөр ингээ болж байна. Одоо шийдвэр нь гарч байна. Одоо сайхан болно гэл. Эндээ бол одоо үйл ажиллагаа бол жигдэж чадахгүй байна. Яг албан ёсны эрхтэй субъект буюу одоо нөгөө нэг албан ёсны эрхтэй байгууллагууд нь нөгөө нэг хууль зөрчөөд байгаа ил задгаа байгаа автомашиныхаа газруудыг зэгцлээд өгөх юм бол хэрэглэгчид хүртэл одоо ингээд Улаанбаатар хотод нэг машин үзээгнгүүд нэг тээврийн хэрэгсэл үзэх гээд явахдаа Улаанбаатар хотыг тэр яарн тойрч самнаж энд тэнд гэдэг явдлаар явахгүй байхгүй. Авто зохицол руу нэг хэсэг нь нөгөө. За нэг хэсэг нь бол одоо энэ даах хүрээ зах дээр байдаг хүмүүс нь үлдэхээр рүү авахгүй болж. Ягаад энэ вөхөр даах хүрээ зах маань 1996 онд өмнө хөвчлөөр хөвчлөгдөж авто худалдааны төв зориултаагаар засгийн газрын тогтоолоор хөвчилж авч ирсэн юм. Тэгэхээр одоо энийг нэг зориултын бус гэж үзэх боломжгүй болж байгаа. За даах хүрээ өөрөө хумсарлаад хэмжлэг газрын зориулт бол авто худалдааны худалдаа үйлчилгээний орон сууцны зориулттай газар гэж. Нэгэн орон сууцны бас зориулттай хийх гэх юм төлөвлөж ирсэн юм байна. Тэгээ одоо бол ингэж байгаад байгаа. За автохудалдааны зохицолборыг байгуулах усны шалтгаантай тодруулж хэлэх юм бол Улаанбаатар хотын хөрс болон агаарын бохирдлыг бууруулах, за автозамын төвжирлийг саарамжуулах зорилготой байсан юм. За Улаанбаатар хотод ил задгай автомашин худалдан борлуулдаг 101 захуулан цэгүүдийн хөрснөөс дээж авч шинжилгээ хийхэд за хөрсөн дагуулгадах хүнд металлын хэмжээ зохистой хэмжээнээс нэг дахин их байсан. За хүнд металл нь хүний биед хор тавдар үүсэх аюултай учраас за Улаанбаатар хот дотор байгаа за автохудалдааны захуулан цэгүүдийг хотын баруун зах руу нүүлгэн шилжүүлж за сонгон арх уулын зүүн бэлд автохудалдааны зохицолборыг барихаар болсон байдаг. Тэгэхээр машинаас гарч байгаа бүх эд ангийн хаягдлууд маань өөрөө Монгол улсын нутаг дэвсгэр дэрүү гэж явдаг хөр аюултай хаягд гэж явдаг. Нэгсэндээ хор хөнөөлөөр аюул нь шууд хүнд учирдаг, байгаль хүрээлэн буй орчин учирдаг юм байна. Тэгэхээр энэ дээр хамгийн түрүүнд юу хөрс бохирдно. За дараа нь хөрснөөс дэг тоосоор болоод агаараар халуунаар нь дэгдээд агаар бохирдно. За нөгөө агаар хөрс аль алинаас нь манай иргэд өөрсдөө амьсгалахаас эхлээд тийм ээ. Тухайн ойр орчмынхаа ногоон байгууламж хөрөөлөн борчноос нөлөөлөх юм эрсдэл үүсэж байдаг. Хүнд металл мөн өөрөө хүний биед орохоор шингэдэггүй, хүний биеэс гадагшилтгүй үлдээд за нэгэсэндээ юу болдог? Хор тавдар үүсэх нөхцөл нэгдүгээр болдог. За тэгээд тэр нь өөрөө бусад хэлбэрээр мөнгөн ус, бусад нөгөө цацар гэдэгтэй бодистой хэрэг бодистой байх юм бол хүний нөгөө генд ус өөрчлөлт ордог гэж байна. За ер нь тэгээд хүний зүрх судасны үйл ажиллагааг тоглоулахаас эхлээд за бүр нарийн судас тэр арга юм бол тарихны үйл ажиллагаанд тоглоулах байж. За автохудалдааны зохицолборын нээлтийг 3 чудаа хэлсэн. За тодруулж хэлэх юм бол 2015 оны 10 дугаар сард автохудалдааны зохицолборын албан ёсны нээлт болно гэж за автомашины худалдаа эрхлэгчдэд хэлж байсан. За үүний дараа 2016 оны сонгуулийн өмнө автохудалдааны зохицолборыг нээсэн. За хамгийн сүүлд 2017 оны 8 дугаар сард автохудалдааны зохицолборын нээлт болсон байдаг юм а. Нээлт хийдэг л газар болчихдог. Байж байгаа л үе үеийнхээ нэг хэсэг байж байгаа л нээлт хийлээ. Одоо инглээ. Хэдэн чудаа нээдэг. Тэр газар бол бэлэн болчиход байгаа. Бизнес эрхлэгчд бол одоо очиход бэлэн байгаад байна. Автохудалдааны зохицолбор бол таг зогсоогүй. Багч гисэн хэмжээгээр үйл ажиллагаа явж байна. Өнгөрсөн жил гэдэг юм уу манай зохицолбор дээр 5 машин, 10 машин л байсан. Тэгэхэд өнөөдөр манай талбай дээр 400 гаруй автомашин одоо яг одоо байна.
Тэгэхээр 400 гаруй номергүй одоо гайлаар орж ирсэн гайлын бичгтэй гэдэг юм уу те ийм машинууд яг борлуул эзэдээ хүлээгээд тэнд байжгаад одоо манай үйл ажиллагааг зарцсан гэж бол хэлэхгүй байх. Тэгэхээр хоёрт гэхээр дараагийн шатрууд явах хэрэгтэй. Тийм жоо хурд хэрэгтэй байгаа. Мянган машины зогсоолыг Улаанбаатар төмөр зам нийгэмлэгтээ түрээсийн гэрээ байгуулж ашиглаж байгаа компани бол Даяар хас гэж компани. Даяар хас гэж компани бол засаг даргын ямар нэг шийдвэргүйгээр холбогдох газрын зөвшөөрлгүйгээр дур мэдэн одоо зориултын бусаар ашиглаж байгаа тийм газар байна. Тэгэхээр тухайн газрын одоо яг албан ёсны газар эзэмшигч нь бол Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт нийслэлийн засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр одоо А дроп 813 дугаар захирамжаар 12720 м квадрат газрыг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт төмөр замын автовокзал барих зорилтоор ашиглах эрх олгосон байж байгаа. Түүнийг үндэслээд газар эзэмших эрхийн гэрээ байгуулж гэрчлэгээ олгосон байж байгаа. Тэгэхээр Даяар хас гэж компани бол одоо өнөөдөр бол хууль бусаар зориултын бусаар тийм ээ холбогдох газрын зөвшөөрлгүйгээр газар эзэмшиж ашиглаж байна л гэсэн үг. Хэлсэн амдаа үржүүл нэг цаг хаагаагүй гоо штэ. Тэгэхэд бол бид нар бол өөрсдөө дэмжиж 400-500 машин бол тэнд төвлөрүүлсэн байна. Бизнес эрхлэгчид өөрсдөө. Одоо тэгээд энийг бол тухайн үеийн өдөр одоо энэ замтай нийслэл одоо энэ өдөрт халдан тушаалтын байгууллагуудаас бол биднэрт юу гэж хэлдэг байсан бэ? Та нар нэг 400-500 машин төвлөрүүлээд тэгэл ерөөсөө тэгэхгүй бол ухаан хоосон газарт ч шийдвэр гаргаж болохгүй байна. Та нар дэмжсэн юм бодлого явуулж болохгүй байна. Та нар өөрсдөө дэмжиж оролцооч гэдэг байсан. Одоо бид нар тэр юм төвлөрүүлчлээ. Одоо тэдний бас л хийх ажлыг л хүлээж. Тэгээд энэ чинь хүмүүс одоо машин аавна гэдэг чинь наадхан дааврэгээс орж байна. Мянган машин руу орж байна. Тэгээ нөө жижиг зогсоолууд руу ингээд тараа явчихна. Нэгдүгээр цаг заваа алдчихин тийм үү. Хоёрдугаар тэр одоо хүмүүсийн бас бухимдал их биш шүү дээ. Нэг машин авахгүй бүхэл бүтэн 7-14 хоног явж шүү дээ. Ер нь бол их хол байна л гэдэг. Энэ бол хол биш байхгүй да. Хүн өдөр болгон далах авч байгаа юм шиг үндэсний дэлгүүр орох гэж байгаа юм шиг дандаа автотехникийн зах руу явдаггүй. За бидний бас нэг хийсэн судалгаагаар нэг хүн болвол иргэн жилдээ 2-3 удаа жилдээ 2-3 удаа автомашины зах руу явдгаа гэсэн тийм судалгаа байна. Тийм автодолтооны зохицлоор бол нэгдсэн нэг зэгийн үйлчлэг нь бүх төрлийн үйлчлэгээ төвлөрүүлсэн байна. Номер дугаар олголт, даатгалын систем тийм мангасан хүн байна. Тоо бүртгэлийн шинээр автомашины номер дугаар одоо зөвхөн энд автодолтооны зохицлоор дээрээс авч байгаа. Тэгээд энд бол маш том эрсдэл үүсэж байна. Одоо дааврын орчмоос гэдэг юм уу өөр автодолтооны зохицлын бас өөр газраас машин худалдаж авсан иргэн хүн машина унаад энэчнээс ирж одоо бичиг баримтжуулж албажуулж одоо хотын хөдөлгөөнд оролцох эрх үүсэж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө машин маань өөрөө галын талбай дээрээс аваад 72 цагийн хугацаанд оролцох хотын хөдөлгөөнд оролцох юм эрх зүйн процесстэй байдаг. Тэгээ энэ процесс маань 100 алдагдчихдаг. Тэгээ энэс гарах үр дагавар маш өндөр эрсдэлтэй. Иргэдэд бол бүр энэ бол бүр асуудалтай. Хэрвээ та машинаа худалдаж авчаад нийшээ номер дугаар олгох гэж тий авах гэж бичиг баримтжуулах гэж явж явах замдаа ямар нэгэн осол аваар тий юмд холбогдвол хэн хариуцлага хүлээх гэдэг ийм өндөр асуудал гарч байна. Тухайн машин маань өөрөө бол Монгол улсын номер албаны бичиг баримт бүрдээгүй, номер дугаар аваагүй, хотын хөдөлгөөнд оролцох эрх зүйн процесс үүсээгүй, даатгал байхгүй. Тэгээд өөрөө буруутай үйл ажиллагаа хийсэн болвол ямар ч даатгалын системээр үйлчлэх юм байхгүй 100% нөгөө унж ажиллаагүй машиныгаа болон бусдын хохирлыг 100% хэн даах вэ гэдэг асуулт гарч байна. Нөгөө машин зарсан хүн тэр хохирлыг хариуцах юм уу? Худалдаж авсан хүн тэр хохирлыг хариуцах юм уу? Тэ? Энэ бол заавал тийм болохгүй штэ гэдэг манайх тийм яриад бодоод байдаг байхгүй. Заавал тийм болох шаардлага байхгүй. Ер нь бол хууль дүрм журм гэж батлагдаж хийсэн юм тэр хэрэгжил ёстой.
За төрийн түвшээдийн гаргасан шийдвэр бодит амьдрал дээр хэрэгждэггүй зөвхөн цаасан дээр бууж үлддгийн жишээ бол авто удалдааны зогсолбор гэж хэлж болохоор байна. За өнгөрсөн 3 жилийн хугацаанд авто удалдааны зогсолборын үйл ажиллагаа жигдэрч чадахгүй байгаа нь үүнийг нотолж байгаа юм. За хөндөг сэдв нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлж байна. Анхаарал хандуусанд баярлалаа.